сурна. Багаар зөв зэгцтэй хичээлийнхаа. За, хичээлээ багаараа хамтраад хийх нь тийм ээ. За энэ зачинда бусдыг сонсно тийм ээ. Бусдад хүндэтгэл таарна. За тэгвэл өнөөдөр хичээлээр нэг зочин ирсэн байгаа үгтэй. За энийг хуу за таньжин надад за тэгвэл танилцсан үгтэй. Хараа Тэжүүтэй хэн танилцуулах вэ? Башаа дуусна. За мэнда суугаад. За. Энэ програмын захиалч телевизийн нэрийг шеэр бэрэгдэв. Тэр Парис автомобиль савгааны хайрцагын 1-р сарын 12-нд мэдээлсэн. Түүний уран бүтээлүүд Рангийн төв улаан алгаад гэх бүгдийн зохиолод байдаг. Тэр нь манай Монгол улсад бүгд байдаг хаад их олон төрлийн ном байдаг. Зөвхөн Сонголт зохиолууд их. Тэгсэн. За эндээс хамгийн сайн мэддэг нь юу вэ үгтэй? Зөвхөн улаан алгаад мэддэг таньдаг бүгдүүд гараа өгдөө. Бүгдээрээ таньдаг юм байна шүү дээ, тийм? За тэгвэл өнөөдөр манай хичээл улаан алгаад үлгэрийн багт маань оролцож байгаа бүгдүүд юм. За тэгээд түрүүн зарчмаар багийн зарчмаар 1-р, 2-р, 3-р, 4-р. За улаан алгаад яах вэ? Эмээдээ цасан нутаг хуушуур тэгээд чимээс эдгээр явдаг тийм. Тэгвэл одоо багш нь жоохон хувиргацсан байна. Улаан малгад одоо ямар арга явдалтай таахыг хэдүүлээ үзье. За хараарай бүгдээ. За энэ юу вэ? Улаан малгад хаана вэ? эмээгийн хөө Яг нь юу вэ? Чон яг үлээ. За тэгвэл энэ дээр яг нь харъя. Зара. Уншсан хараа. Уншсан. Зара бүгдээ уншсан хараа. За өнөөдөр маш сайхан арчингаар уншаад. Улаан малгай эмээдээ сагс дүүрэн жимс хүргэж өгөхөөр гэрээсээ гарч явж байтал зараатай таарлав. Зараа түүнээс найзынхаа төрсөн өдөрт очихдоо 3 цамц 2 өмдөө хэдэн янзаар өмсөх боломж байгааг асуув. Зараа хэдэн янзаар өмсөх үзэгдэх юм. За боломжийг тооцох юм тийм ээ. За тэгвэл камерын ширээндээ сурчийн давхтай чинь өнгө цамц байгаа тийм ээ. 2-3 цамц байгаа. За багууд багийнхаа ажлыг хамтран хийн тийм ээ. За хийцтэй багштаа Исмаилаа өгнө шүү. Хийсэн баг Исмаилаа. Исмаилаа дуртай өнгөнийг Исмаилыг аваад өгөөрэй. Дуртай Исмаилаас
боломжтой тайлбарлана. Нэгдүгээр танаа нэгдүгээр орш. За. Хоёрдугаар багаас хосой боломжтой тайлбарлана. За. Гуравдугаар багаас халиуна тайлбарлана. За. Дөрөвдүгээр багаас бүгдээ хэлсэн тийм ээ. Боломжтой тайлбарлана. За. тайлбар ийштэй хөрхөө. Нэгдүгээр багийн гараад ирээрэй. Нэгдүгээр, хоёрдугаар ажлаа аваад гараад ирээрэй. За. За нэгдүгээр багийн тайлбартай. За энэ дараа туссан тухайга ярина. За ярина. Нөгөө 3 Дандаатаас хашаа. Эхний цамцтайгаа энэ 2 өндөө ихэд хоцроод байсан жоо. Тэгээ бас 2 цамцтайгаа 2 өндөө хоцроод үзсэн. Дараагийн цамцтайгаа ингээд 2 өндөө ихэд хоцроод нийт 6 юм. За нэгдүгээр багийн бодлын харин зөвшөөрч аваа. Окей тийм ээ. За элэц чам шүү. За нэг цамц үлгээс харин найзуудаа үлээ. Зүгөө. За сайн. За хоёрдугаар. За баярлалаа содогоо. Хоёрдугаарыг тайлбарлагч гараарай. За тайлбарлая. Бусдын анхааралтай бусдыг сонсох дүрмээ санаа өгсөөлэй. За наарай. За нэг тайлбарлаарай. За дараа найзгаа төрсөн өдөр 3 цамц 2 өндөртэй байсан. Хэдийн янзаар өмсөх боломж байна. За тайлбарлая. Би дараа нь нэг цамцд 2 өндийг насан. Тэгээд бүгдийн тооцоод үзэхээр 6 боломж байсан. Хамгийн ихэр алуунаас нөгөө 3-ыг 2-т өгсөн. Тэгье. За тэгвэл эдгээр хүмүүсийн чинь хийхийг хэлээд өгөө тийм ээ. Хамгийн хялбар боломж нь 3 цамцаа 2 янзын өндөр хөгжүүлээд үрчийн аргаар бод. За үнэхээр нэг өөр. Давуу тал нь юу байсан бэ? Хүмүүс давуу тал нь хялбар аргаар бодохыг гаргаж ирснээрээ давуу тал. За баярлалаа бүгдээ. За 3-р багаас тайлбарлагч гараарай. За 3-р багийн тайлбарлагч халуунагийн ажил гарч ирэхдээ анхааралтай сонсъё. Найзуудаа намайг сонсоорой. Найзуудаа намайг сонсоорой. Энэ цэгэр өмдөг ногоо өмчтэй хослуулж байна. Бас энэ цэгэр өмдөг биеийн тэмдэг бүлэгтэй хослуулж байна. Энэ бас цэгэр өмдөг охины цанстай хослуулж байна. Тэгээд хамгийн хэлбэр арга 2-3-ын ногоос 6 мод байсан. За үнэхээр үгүй. Найзууд сонссон уу? За баярлалаа. За санаа багтслаа тийм ээ. За дараагийн баг 4-р баг яах вэ? Найзуудаа сонсоорой. Найзуудаа намайг сонсоорой. Дараа төрсөн өдөрт очихдоо улаан малгайтаас би ямар цамцан дээр ямар өнд өмсгөө гэж хэлсэн болохоос энэ охины палачин дээр 2 өмдөг, энэ ногоон цамцан дээр 2 өмдөг, саад би тамийн цамцан дээр 2 өмдөг хослуулаад нийт 6 боломжтой гаргасан. За тэгвэл одоо яг математик руу шилжүүлэх яаж бодох вэ? Үрч хармаа 3-ыг 2-оор бичгүү. За баярлалаа санаа багтсан тийм ээ. За тэгвэл та эхний бодлыг хэдэн боломж байсан гэж бодож байна? Бүгдээрээ хариултыг гаргаа. Их сайн бүгд ойлгосон тийм ээ. За тэгвэл одоо дараагийн бодлыг анхаарай. За бодлоо хэлсэн тийм ээ. За анхаарал тавьшаа өгдөө. Хараан уушгаа. Баавар гэрийн даалгавар хийгээд түн их бодож засаж байна. Гэрийн даалгавар юу гэснийг асууж баавар. Удаан махад нэг магадгүй би юу болохыг хийж өгөөч гэж хүлээн. За магадгүй би юу болохыг өгөөч гэж хүлээн тийм үү? Заавал хүүхдүүд багийн тоогоор ширээн дээр цаас тавьсан байна. Нэг цаас аваад
뜻대로 하시오. 짜요. 써서 뜻대로 해. 내긴 봐야 그냥 직접 자, 주변에 맞으자니 그때도 살아가라. 나이가 다 손살았어. 신입
За тэгвэл одоо бүгдээрээ тийм ээ энэ
자, 임기치료 다음. 너가 먼저 뭐 쓸? 나? Ясны зара хоёрын чинь хоёулаа удаа юм чинь ясныхын найз юу вэ? Зараа ч удаан дээ. Хоёулаа удаан болохоор гэсэн юм таамаглал юм шиг тийм ээ. Ямар таамаглал? Маатховс таамаглал. Өдөр явдаг чингээ яг тийш найзгаа гэлэнээс таасан явж байгаа шүү дээ. За төлөвч магтахгүй. Манай зараа бас тийм амар чадвартай. Ясны тийм амар чадвартай. Адилхан найзтай. За танах магтахгүй гэсэн. Таамаглал байна. Яагаад? Ясмэлхий тэгээ байж магадгүй гэсэн. За тэгвэл та нар энэ шинж чанар тийм ээ? Тэр класс нь ингээд таамаглал хэмжүүлсэн бол одоо математикаар тийм ээ? Батлын яг магтлын таамаглалаа магтчих. За 1 минут хугацаа өгөөч. За юугаа өгөх гэсэн чинь Исмаила. За батлыг багшаахгүй яах вэ? Исмаила. Багшаахгүй. 자.
13 цагаан дээрээ нэснийг нэмээд 22. За. Тэгээд ясныхын нэгчээ найзтай хэдэг боломжтой вэ? 22. Яаж утсан чи? Нэмхийн аргаар утсан. За баярлалаа. За дараагийн баг гараарай. За гараарай. Хэд байгаа? За, гурван ажил дээр тавиарай. За. Та наа сонсоод байдаг. Энэ 13 дараа 9 ястан хийгээ нэгээд найсгаа хоёрын боломжтой. Ямар зочмаа? Нэмэх зочмоор. За, нэмэх зочмаа. За, дараагийн баг. Хамгийн сүүлчийн баг. Чанга дээр найзууд Найзуудаа намайг сонсоорой. 13 цагаас дараагийн 9-ээс ихээс энэ хоёрын мэдээ 22 найзтай болох гэсэн. за, тэгвэл ясныхын найзтай болох хэдэг боломжтой? 22. Зүйтэй. За, бүгдээрээ ичээр бодсон юм байна. Тийм үү? За, баярлалаа. За, тэгвэл бүгдээ Та нар сая 22 боломжтой. бодолтой найз боломж байгаа юу? Тийм бүгдээрээ ясэ. Тийм учраас дулаатай найзтайгаа авахгүй байсан юм тийм ээ. За, маш сайн байна. За, одоо мөнгө олгоо. Дэлгэцрүү анхаарлаа хандуулъя. Найзуудаа намайг сонсоорой. Чамайг сонсоорой. Ясныхий түүнээс юу гэж асуусан бэ? Ямар аваад болсныг асууад юу гэж харсан бэ? Smile. За. Бодоргүй харъя. Улаанмаргал бид ясмилхийг сонгох боломжийг нийт зараа сонгох боломжийг том нэмэх аргаар олсон. За, түрүүн дундраад байсан тийм. За, үүнийг юу гэдэг юм бол? Нэмхийн зарчим. За, нэг дөрөв зөрчилтэй байна. Дөрмөө хариултаарай. За. Нэмхүү хэлээрэй. Нэмхийн зарчим. За. За, нэг түүнийг анхааруулсан байна. Нэг шүү. Дөрмөө хариултаарай. Дөрмөө юу вэ? За. За, хэн уншаарай. Чанга. Нааштай зарчмаар явуулдаг дэвтэртэй даваараа мэддэг. За, ямар ч зүйл айгүй гараараа хийх гэж хэлээ. Нэмхийн зэрч. Тэ? За, битэрдэг. Намайг сонсоорой. Найзуудаа намайг сонсоорой. За, ширээ бүхэн дээр байгаа сурагчид авлагаас нэг юм цаасыг дэшин барьцгаая. За, дэшин бариарай. За, нэг дэлгэцэн дээр байгаа бодлоготой
бодлогын нөхцөлтэй холбогдуулан энэ цаасыг хишгэнэ. За бодлогын нөхцөлийг одоо дэлгүүртээ уншиж өгье. Маш чангаар Удаан малгай цөөндөний бодлогыг хүүхдүүд таамастай хамтран бодоод цаашаа явж эмээгийн байшин харагдав. Эмээгийн байшин шаттай бөгөөд шатны дөрвөн гишүүтэй байв. Удаан малгай эмээгийн байшингийн шатаар хэдийн янзаар гарахаа бодож үзгээр шийдлээ. Хүүхдүүдээ удаан малгайтай туслан хамтран бодлоо. за эмээгийн шатыг одоо хийнэ. Яаж хийвэл дөрвөн шаттай гэсэн шийдгээс хийж. За нэг шат. За багштайгаа уулзаарай. Хоёр шат. За харин за биш анаа. Нэг шат. Хэдэн шүтээ? Дөрвөн шат. За хэдийн янзаар маш их байна. За гараа. За уруугаар нэг өрөө. Бэлтгэл дээр бичээд байгаа. За шатнуудаа гараагаад хүндлээ бэлтгэл дээр бичээд байгаа. Одоо ингээд гарах юм яа. Эхний шатны авалтыг хэн хийж вэ? Би. За сабан. Дээрээсээ ингээд аюул том гоо үсрээ нэг харах юм. Тийм ээ. За баярлалаа. За чам юм уу? За энийг хараад. За найзуудаа тайлбарлаарай. Найзуудаа намайг сонсорой. Ихэнх хоёр асаа гараад хахад байна. Хоёр нэг юм. За танаас. Ингээс нэг хараагаад гурав шатаа. Ингээс нэг хараагаад гурав шатаа хахад байна. За ихэд нэг дээрээс шууд нэг хоёр гурав байх та. За танаа. Яг шатаа дараахаар явдаг шиг нэг. За өөр хийж үзлээ. Нэг. Яг шатаа. Тэмдэглэж авч байгаа гэж тэр дээр. За шат ямар байна? Шууд хараад байна. Ямар байна гэж дөрвөөс дөрвөө хараач юм. Үгүй. За. Яаж болох тийм ээ? 2-1. За багтаа бүгд яам гинэ. 2-1. Одоо харъя. Багтаа үзүүлтэй. 2 яваад 1. Хоёр авчаа нэг нэгээр. За болон дээр. За. Яг хоёроор багтаа. Тэний чад санаа татсан уу? Тэргүүтээсэн. Өөр санаа. Нэг хаад Найзуудаа намайг сонсоорой. Дөрөвдүгээр баг хүмүүс хоёр ахуйгаа нэг ажилласан шиг нэг ахаад хоёр ингэж хараач. Эсвэргээр гэж. Нэг ахаа хоёроор. За баярлалаа. Санаа татсан уу? За өөр санаа байна уу? Өөр санаа. За багшаа байна. За. Нэг багшаа найзуудаа намайг сонсоорой. найзуудаа намайг сонсоорой. Удаан малгай хийх жимээл рүү орохдоо нэг ахаад хоёр аягаар хараагаад нэг ахаад ав. Зүг санаараа. Нэг ахаа, хоёр ахаа, нэг. Нэг, хоёр, нэг. Санаа татцаагүй тийм ээ? За баяр хүрч. Санаа, нэг санаа. Ахвар. За тэгвэл хамгийн онцтой санаа хэний гаргасан гэж бодож байна? Хоёр гараа. За хоёроор яг амжилт хүсээрэй. За самбар дээр очоод өчиг авахтай очоод эрээ. За багуудаас төлөөлөгч гаргач. За төлөөлөгч үү. Өнөөдрийн хичээлээр юу үзв? Самбар Найзуудаа намайг сонсоорой. Тэгээд дараа төсөө өдрөөр найзтай очихдоо ямар хувц өмсөх вэ гэдгийг
хаацаараа боломж авсан. Дараа нь тэрээ нөгөө заавал таамаглалыг юу гэж юм зааж авсан. Тэгээ ясмэлхий бас таамаглалыг зааж өгöd. Тэгээд ясмэлхий болохоор нөгөө ясмэлхий нөгөө энэ 13 дараа гэсэн ясмэлхий амьддаг. Тэгээд тэр хоёрын нэг нь надад найздаг. Тэр ямар хэм байж вэ надад зөвлөсөн. Тэгтэн хэлсэн 13 дараа дээрээ яга нэмээд 22 намайг сансараа нэжлээ. Өнөөдрийн хичээлээр би боломж таамаглал магадлал гэдэг 3 хичээлийг үзье. За баярлалаа. За компьютер бид хичээлээ дүнгээ дэрс учраас одоо гэрийн даалгавраар хэлж аваа. За найзуудаа намайг сонсонгоо бичээрэй. Улаанбаатарын гэртээ харахаар явхад нь эмээ замдаа бодох даалгавар өгчээ. Та бүхэн эмээгийн өгсөн бодлогыг гэртээ бодож ирээрэй. Шок 6 удаа ороход нийт хэдэн янзаар дуу вэ? А нүдэнд байгаа даамыг нэг эсвэл хоёр нүдээр нүүлгэн Б нүдэнд хичнээн янзаар буулгаж өгөх гэсэн даалгаврыг үүсгэж байна. Хоёр бодлого өгнө. За өнөөдрийн хичээлээр найзуудаа дүүний найзуудаас хамгийн сайн олсон хүмүүсийн нэр дэвшүүлээ. За хамгийн сайн юм бэ? Бүх хүмүүс хичээл сайн. За өөр онцгой юм бэ? Онцгой сайн. За ануудаа хамгийн сайн болгоно гэж. Ануудаа за танаа хосой маш сайн болсон гэж байна. Тэгээд танаас за найзууд аягүй сайн болсон гэж. За тэгвэл найзуудаа дүгсвэл өнөөдрийн хичээлээ дүгнэ. Сайн ойлголоо гэсэн ингээд би асуумаар байна гэсэн үгээрээ. За хичээлээ дүгнэ. Хичээлээ дүгнэ үгээрээ. За багшаа тэрнээр би нэг жоохон эргэлзээтэй байсан гэсэн үг шүү. За бүгдээ тэгвэл Багш нь төслөө шүү. За тэгвэл багш нь